өнөөдөр бид нэр шумбагчид далаад улсын эргүүдийн талаар ярина. За манай дэлхийг газар дэлхийхээс илүү усан гариг гэж нэрлэвэл тохиромжтой гэж зарим судлаачид ярьдаг. Яагаад гэвэл дэлхийн гадаргын 70% ус бүрхсэн байдаг. За энэ усан мандлын 95% бид нэр огт судлаагүй. За 95-аас 97 гэдэг тоо байдаг. За үлдсэн 3-аас 5% нь л судалсан гэсэн ийм сонирхолтой тоог газар зүйчид гаргасан байдаг. Ямар сандаа л сарны гадарга дэлхийн далаагаас илүү хүн төрлөختөнд танигдсан гэхлээр дэлхийн далайд судлагдаагүй, бидний мэдэхгүй маш сонирхолтой юм ертөнц байгаа гэдэг нь тодорхой. За ингээд Frame podcast-ийн болсон явдал дугаарыг эхэлж байна. За хэрэг рүү орохоос өмнө юуны өмнө бид нартай хамтарч ажилладаг Triton талархснаа илэрхийлье. За мөн үзэгчид та бүхэн бас бидэнд хандив өгдөг. Энэний ачаар бид нар бас дараагийн контентуудыг хийхэд нэлээд тус дэм болдог гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Бас баярлалаа гэж хэлье. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Баренцын тэнгис. За Баренцын тэнгисийг бид нэр хэд хэдэн дугаар дээр ярьсан. За энэ бол их сонирхолтой ийм тэнгис байгаа. Далаачтын дугаар дээр хэд хэдэн удаа ярьсан. За 1853 он хүртэл энэ тэнгисийг бол Мурманы тэнгис, за Оросын тэнгис, за мөн захын тэнгис гэх зэрэг нэрүүдтэй байсан. Умард мөсөндлөн хамгийн захын тэнгис гэдэг утгаар нь бол захын тэнгис гэж нэрлсэн байгаа бах. Хамгийн ойрхон тэнгис нь ч гэж бас тодорхойлогддог. За Баренцын тэнгис хил залгадаг, нутаг залгадаг улсууд гэвэл мэдээж Норвеги, за Оросын холбооны улс, за мөн Шпицбергений олтрог, энэ бол Норвегийн мэдэлд байдаг арал, за Франц Йосефийн газар, шинэ газар буюу Новая Земля гэдэг энэ газрууд бол ерөнхийдөө энэ Баренцын тэнгисийн хил хязгаар гэж юу ойлгож болно. За энэ тэнгис бол баруун өмнөд хэсэгт нь бол хойд Атлантын урсгалын нөлөөгөөр бол өвлийн улиралд бол хөлддөггүй. Энэгээр их онцлогтой. Нөгөө нэг алдарт Гольф стримийн урсгал бол Атлантын далаагаас дулаан урсгалыг явчирдаг учраас хөлддөггүй. Тэгтээ их манан тогтдог тий. За зүүн өмнөд хэсгийг нь Печора тэнгис гэж нэрлэдэг байсан. За тээвэрлэлт загас аг нуурын хувьд бол маш өндөр ач холбогдолтой. Томоохон бомбтууд энд байрладаг. За тухайлбал Оросын Мурманск. За мөн Норвегийн Вардо гэсэн бомбтууд энд байрладаг. За 1920-1944 оны хооронд бол Финлянд улс мөн Баренцын тэнгис нэвтрэх тийм боломжтой байсан байгаа. За Петсамо бол тийм Москвын цорын ганц бомбт гэж үздэг. Ингээ 2011 онд Орос болон Норвегийн хооронд бол далайн хилийн хэлэлцээр байгуулснаас хойш Баренцын тэнгист өрнөд байсан газар нутгийн маргаан бол ерөнхийдөө шийдэгдсэн гэж үздэг. За Баренцын тэнгист юу болсон юм бэ гэдэг. За энд шумбахаар Оросын нэлээд туршлагатай шумбагчид ирсэн. За энэ дотроос нэг хүнийг онцолж ярих хэрэгтэй. Энэ бол Александр. За Александр бол байгаль нуур, за мөн аг нуурын тэнгис гих мэт газруудад шумбалт хийжсэн маш туршлагатай юм шумбагч байгаа. Шумбагчдын багийг ерөнхийд нь бол ахалж исэн бол Дмитрий Беленикин гэдэг хүн ахалж исэн. За аяллаа хөтөлбөрийн хүрээнд бол эдгээр бол Мурманск мужид байх энэ Баренцын тэнгисийн хэсэгт бол шумбалт хийх, гүний шумбалт хийх ийм аяллыг бол хийхэр болсон байна. За аяллыг зохион байгуулж исэн газрыг бол тэр Онего гэдэг нэртэй ийм клуб аяллаа баг гэж ярив. За тэгээ дарга нь бол мэдээж Дмитрий Беленикин өөрөө байсан. За энэ аялалд бол яг энэ Дмитрий Беленикины Баренцын тэнгис төлөвлөсөн аялалд бол 4 хүн хамрагдахаар болсон. За тэгээ 4 хүн бол 2-2-ороо хуваагдаж 2-2-оор нэг баг болж орохоор болсон байгаа. За хамгийн гүндээ 18 м гүн хүртэл шумбах ийм төлөвлөгөөтэй байсан. За тэрнээс гүнлүүч бас орох боломжтой байсан. За тэр өдрийн үйл явдлыг хэдүүлээ бүгдээрээ харъя. Орон нутгийн шумбалтын клубээс тэд завь хөлсөлсөн байна. За шумбагчдыг бол завиндаа суулгаад за тэр шумбах талбай дээр бол очсон байна. За энэ 2-2-оор шумбахаар болсон. За эхний 2 баг гэвэл Павел. За Павел болон Александр. За нөгөөх нь болохоор Дмитрий Беленикин ба түүний бас нэг хамтрагч. Ингээд 4 хүн байгаа тий. За Павел Александр нар бүх шумбагчдын мэддэг газарт нэг энгийн шумбалт хийн. Энэ шумбалтын хувьд нэг тийм онцгой гойд юм бол байхгүй. Урд нь хийж исэн бүгд мэднэ. За Беленикиний хувьд бол арай гүнлүү орох байсан. За тэгээд гүнлүү орчоод Александр Павел хоёр нэг гүйхийн хэсгээр шумбаж байгаа бусаж гарч ирэх хэрэгтэй байсан бол Беленикийн тэргүүттэй хүмүүс бол арай гүнлүү орох байсан байгаа. За тэр өдрийн цаг агаарыг авч үзэх юм бол бороотой байсан. Усны температур бол -9 градус Цельсиус байсан. За энэ бол шумбагчдын хувьд бол хэвийн л үзэгдэлтэй.
Павел Александр нар нэлээд ийм нойтон хувцас өмсөд. За тэр угаасаа тэр нойтон хувцас буюу тэр шумбалтын хувцсан тэр неопрен гэдэг материалаар хийгдсэн тийм нойтон хувцас байдаг. Тэгээ биеинд ингээ суугаад өгдөг те. Тэгээ дулааныг маш сайн барьдаг. За тийм ерөнхийдөө энэ неопрен гэдэг материалыг авч үзэх юм бол агаараар дүүрсэн бөмбөлгүүдээс бүрддэг тийм резин материалтай ийм одоо хувцас байгаа. За дулаан тус гарлагчтай. Усан шумбахаас өмнө бол тоног төхөөрөмж, агаарын цилиндр, за одоо ингээд хөжилтөрөгчийн баллон өдр бүх юмыг хангалттай шалгаад урсан. За ингээд төлөвлөгөөний дагуу Александр Павел нар эргийн ойролцоох усанд ороод 5-аас 10 метрийн гүнд одоо тэр шумбалт хийхээр явсан байна. Бүхэл бүтэн усан цэлэхэд нэг яг эдгээр бол нэг цагийг зарцуулнаа бидний үсрээд нэг цаг болно гэсэн тооцоотой байсан байна. За хэрвээ ямар нэг юм зүйл тохиолдох юм бол ер нь бол эвгүүтэх юм бол хамгийн түрүүнд өөрийгөө бодох хэрэгтэй. Шууд гадаргуу руу гарах хэрэгтэй гэсэн ийм зааварчилгааг бол Дмитрий Беленихин шумбагчдад өгсөн. За эхлээд Павел Александр хоёр орсон. За араас нь Дмитрий өөрийн хамтрагчийн хамтар ороод за бүх зүйл бол хэвэн явагдажсэн байна. За Дмитрий Беленихины тооцож байгаагаар бол энэ шумбалтныг 58 минут орчим бүгэлжилнэ гэж үзсэн байна. За ингээд орсны дараа Дмитрий болон түүний багийнхан яг нөө Павел бол Александр нар сэлж гарч ирсэн тэр маршрутын дагуу сэлж гарч ирсэн байна. Яг тэр замаар нь яваад нөө замдаа тэр хоёртой таараагүй дээ Беленихин жоохон гайхсан байдаг. За тэгээ ямар ч байсан төрүүлээ гарцсан байлгүй тэгээ бодсон байна. Ерөөсөө яг тэр шумбалтын үеэр усанд тийм хүн шумбсан янз бүрийн одоо болонгорд нөө тоосон юу ингээд тундас ингээд хөвсөн тийм уулмөр ерөөсөө байхгүй байсан. Беленихин жоохон гайхсан байна. За ингээд гараад ирсэн чинь Павел Александр хоёр байдаг. За ингээ байхгүй учраас тэр хоёр хайж гисэн байна. За магадгүй тэд нар төөрөөд өөр нэг газар гарч ирсэн байх гэж бодсон боловч тэр зүйл байгаагүй. Ямар ч уулмөр олдоогүй. Ер нь бол эхлээд өөртөө хайж байгаа дараа нь аврах ангийнхныг дуудсан л да. Тэгээд Павел Александр хоёрыг бол зүгээр нэг живчин гэж юусоо бодоогүй. За тэгээд усан шумбагчд бас шумбагч онгоцуудыг хүртэл ашиглаж тэр авийг хайсан. Тэр Ненецийн хошууны ёроолыг бүхэлдэн самж үзсэн. Тэр ч байтугай тэр шумбагчд ер нь хүрч чадхааргүй байсан тэр газруудыг бол бас одоо гүн хэсэгт нь шалгаж үзсэн байна. За ер нь бол Дмитригийн хувьд бол өөрийгөө эрсдэлд оруулан гүнлүү нэлээд шумбсан л да. Яг тэгэхээр бид нар өмнөх шумбалтын дугаар дээр ярьж ирсэн. Ингээд олон дахин нэг ус руу ингээд ороод тахаар нөө даралтын орчин чинь ингээд солигдоод байгаа шин нам даралтай бол их даралтай бол энэ бол хүний биед маш сөрөг нөлөөлдөг учраас яванда Дмитригийн бие өвдөж гисэн учраас шумбалтаа бол зогсоосон баг. Тэгээ Дмитригийн энэ ууггүй хайсан энэ хэрэг бол ямар ч үр дүнд хүрээгүй л те. Тэг яг хуу Дмитрий Беленихин өөрөө тэр Комсомольская правда гэдэг сонин дээр ярилцлага өгсөн байсан. За тэр ярилцлаган дээр бол ингэж хэлсэн баг. За би 20 жилийн турш усан шумбаж байгаа. Эрэг орчмын гүйхэн усанд ингэж ор сургахгүй алга болсон тохиолдлыг би ерөөсөө мэдэхгүй байна, бас ойлгохгүй байна. За хэрвээ шумбагчдад ямар нэгэн зүйл тохиолдвол хэрхэн аврагдах вэ гэдэг тал дээр бол сургалтууд байнга ордог. Одоо ер нь бол хамгийн ихний бол маш хурдан дээс хэлэх хэрэгтэй. Гэхдээ хоёр хүн алга болоод огт олдохгүй сургаггүй байгаа надад бол үнэхээр сонирхолтой байна гэсэн ийм юу өгсөн байгаа. Ярилцлага өгсөн байгаа. Тэр Московский комсомолец гэж сонины сурвалжлагч тэр Максим Берштейн гэдэг хүн бас энэ дээр ажиллаж исэн байгаа. Эрхлийн ажиллагаанд оролцож исэн байгаа. За тэр Берштейний тэр нийтлэлтэй бичснийг нь орчуулахаар 6 дахь өдөр дараалан бид нар энэ эрхлийн ажиллагааг явууллаа. Ямар ч одоо зүйл олдсонгүй маш туршлагатай шумбагчид ийм одоо багийг бүрдүүлээд бид нар орсон. Бүх хүмүүс одоо ингээд ажиллаа өндөр түвшинд гүйцэтгээ шалгаж байна. Ямар ч уулмөр гарч ирэхгүй байгаа нэг сонирн байна. Хачаа бодлоо одоо сүүлийн үед толгоонд орж ирэх боллоо. За тухайлбал халимтай мөргөлдсөн, эсвэл халимт залгиулсан, хөрш Норвег руу зугтсан, НАТОгийн хордон сүйтгэгчд хулгайлсан гэх мэт одоо бодлууд одоо орж ирж байна гэсэн ингээд. Ер нь ийм юунууд орж ирсэн байдаг л да. Бодлоо одоо таамгууд гарч ирсэн байдаг. Ер нь 3 таамаг дээр ажиллаж байгаа. За эхнийх нь бол далайн амьтантай таарсан. За амьтад шумбагчд руу хадгалсан хувилбарыг бол мэдээж авч үзсэн. Энэ хувилбар дээр бол илүү Дмитрий Беленихин тэргүүтэй хүмүүс авч үзсэн байгаа. За далайн амьтдын идэвхжилт тэр үед ажиглагдсан. За далайн гахаан сүрэг, далайн хавыг бол харсан. За алуурчаа халин мэлэн бас байх боломжтой байсан гэж үзээд байгаа. Гэхдээ ямар нэгэн амьтдын сэвэг бол ажигласан. Гэхдээ энэ бол яг одоо акул уу эсвэл өөр амьтан уу гэдэг нь бол мэдэгдэхгүй байгаа. За ер нь бол ихэвчлэн хүмүүсээс зайлсхийдэг энэ амьтад бол шууд одоо энэ хоёр хүн лөө дайраад халтна гэдэг бол бас одоо шууд итгэхэд бэрх юмаа гэсэн ийм зүйлийг хэлсэн байгаа юм л да. За хоёр дахь таамаг тоном төхөөрөмжийн асуудал. Шумбагчид өөрсдийнхөө тоног төхөөрөмжөнд бол асуудалтай байсан, янз бүрийн байсан гэсэн хувилбарыг бол дэвшүүлээд за энэ хувилбарыг бол
экспедицийн гишүүд, багийн бусад гишүүд шууд үгүйсгэсэн л дээ. Энэ бол байх юм ч боломжгүй. Бид нар бүх тоног төхөөрөмжийг шалгаад орсон. Тийм учраас одоо тоног төхөөрөмжийн янз бүрийн эмтрэл гэмтэл байсан гэдэгт бол бид нэр итгэхгүй байна гэсэн. Тэгээд хэрэв хүчил дөрөвчин дуусаад ч юм уу тоног төхөөрөмжийн янз бүрийн асуудалтай байлаа гэж бодоход асуудал бол үүсэх байсан. Бид ямар нэгэн байдлаар уул мөр нь олдох байсан. Гэхдээ тийм зүйл ерөөсөө болоогүй. Тийм учраас энэ хувилбар бол одоо цаашаа яваагүй. За усан онгоц. За усан онгоц өөр усан онгоцон суусан, өөр усан онгоц тэднийг аваа явсан байж магадгүй гэсэн тийм одоо юу гаргаж ирсэн байдаг. За эсвэл магадгүй тэнд буруу гарын хүмүүс завтай ч юм уу усан онгоцтой явж байгаа тэр хоёртой таарад улмаар бол тэр хоёрыг аминд хүрсэн. Тэгээ цогцыг аваа явсан байж магадгүй гэсэн хувилбарыг бол илүү нөө сэтгүүлчд гаргаж тавьсан байдаг. Гэхдээ бидний тэрийг сурвалжаа болгож авсан архив X. За тэгээд Дневник Полидори гэдэг хоёр орс одоо юун дээр бичснээр бол энэ илүү одоо нөгөө буруу гарын хүмүүс оролцсон байх магадлал өндөртэй гэсэн ерөнхийдөө ийм дүгнэлтийг бол хийсэн байлээ. Гэхдээ энийг яг өөртөө бол баталж чадаагүй л дээ. За бас нэг таамаг байгаа нь НАТОгийн хорлон сүйтгэгчдийн дайралтаас эхлээд ерөнхийдөө НАТОгийн тусгай ажиллагаа энд бас явагдаад ингээд одоо энэ шумбагчдыг барьж авсан гэсэн ийм одоо таамаг байдаг. Тэгээ энэ бол хамгийн одоо нотлохоо багтаа таамаг гэж үздэг. За ямар ч байсан Павел Александр хоёр бол Баренцын тэнгист Орос сургагүйгээр алга болсон. Тэдэнд юу тохиолдсныг өнөөдрийг хүртэл хинч мэдэхгүй байгаа. За ямар ч уул мөр бол олдоог байгаа. За энэ өнөөдрийн бидний эхний хэрэг байлаа. За дараагийн хэрэг рүү орохоос өмнө хилийн чандаас үзэж байгаа үзэгчдэдээ бас баярлалаа гэж хэлье. Та бүхэн бас нэг талархлын товчийг дарснаар бидэнд бол асар их одоо тус болж байгаа шүү гэдгийг бас дуулгахад таатай байна. За ингээд дараагийн хэрэг рүү ороход за эхний хэрэг бол Баренцын тэнгист болсон тий. Одоо бид нар Баренцын тэнгисээс хөдлөөд Японы тэнгис гэдэг. Японское море гэдэгтэй Оросоор бол Японы тэнгист очноо. За энд 2019 оны 10 дугаар сарын 26-нд 6 загас чинь заваар тэр Ольгинскийн дүүргийн Владимир булан руу явсан байна. За энэ бол Приморский край гэж ярьдаг шүү дээ. Приморын хязгаарын зүүн нүдээс орших Японы тэнгист байх нэг булан байна. За энэ Японы тэнгис гэж энд байна тийм үү? Японы тэнгис нь ямар учиртай газар юм бэ гэдэг. За Японы тэнгисийг бас 2-3 янзаар нэрийг нэрлэдэг л дээ. За энэ Японы тэнгис гэдэг нь бол Номхон талайн баруун хэсэгт оршдог. За ингээд Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Оросын холбооны улсын хуурай газруудаар болон арлуудаар хүрээлэгдэж оршдог ийм тэнгис байна. За Солонгост бол энэ тэнгисийг бол Дорнод тэнгис, Зүүн тэнгис гэж нэрлэдэг. За Орос болон Японд бол Японы тэнгис гэж нэрлэдэг. За Японское море гэдэг тийм. За Японы тэнгисийнхэн бол тэнгисийг тойроод одоо ер нь бол шинж чанараараа газар дундын тэнгистэй их төстэй гэж. Газар дундын тэнгис чинь эргэн тойрон их газар байдаг тийм. Японы тэнгис мөн адил эргэн тойрон их газар байдаг. Энд чинь яг Лапрозагийн хоолоогоор Хоккайдогийн ард хэсгээр Номхон талаараа гарна. За урагшаа бол Солонгосын хоолоогоор ингээ шар тэнгистэй холбогдсон тийм. Тэгэхээр ер нь шинж чанарын хувьд газар дундын тэнгистэй тун төстэй. За тэгээд далайн татлага төрлөг гэдэг юм айгу багтай. За Японы тэнгисийн улс нь бол хүчил төрөгчөөр ариун учраас амьд организм үржихэд таатай орчин гэж үздэг. За тийм ч учраас энэ бүс нутаг бол загас агнуурын маш гол бүс нутаг. За Япон болон Солонгос бол яг энэ бүс нутагта загасны аж ахуйгаараа нэлээд алдартай шүү дээ тийм ээ. За энд байдаг Их Петрийн булан гэж байдаг. Их Петрийн булан бол Оросын холбооны улсын хамгийн анхны тэнгисийн дархан цааст газар гэж явдаг. За Оросын хамгийн бүлээн тэнгис болох Японы тэнгис нь одоо энэ Каспийн тэнгис, Азовын тэнгис, Хар тэнгисээс дутхааргүй тийм гайхамшигар дүүрэн гэж үздэг тийм. За энэ Их Петрийн булан за ер нь Японы тэнгист бол 800 жилийн замаг, 2000 жилийн сээр нуруугүй амьтад, 300 жилийн загас амьдардаг. За далайн од их байдаг. За энэ Их Петрийн булангийн ус нь бол найрлагаараа янз бүр гүндээ их хүйтэн. За тэгээд гүндээ хүйтэн учраас Арктикийн загаснууд хүртэл тэнд амьдарч явах боломжтой гинэ. Сүүн тижээлт амьтад тийм ч их байдаггүй. Гэхдээ тэнгисийн арлууд нь бол шувууны деваач маш их шувуу байдаг, шувуу цугладаг. За Их Петрийн булан нь бол Японы тэнгисийн хамгийн том булан гэж үздэг. Одоо энд байдаг булан л та. Энд байдаг булан ба Их Петрийн булан гэдэг. За энэ Их Петрийн булан нь бол хойноосоо урагшаа нэг 80 км урт, за өргөн нь нэг 200 орчим км, талбайн хувьд бол 9000 км квадрат талбайтай. Эргийн урт нь бол 1230 км. За энэ үсэгт бол далайн усны давсчлт нэг 32-34% гэж байгаа. Их Петрийн булан нь бол дотроо хэд хэдэн тийм жижиг булангуудтай л да. Тэр булангууд нь бол яг Пасьета, Их Чулуу, Находка, Фокино, Владивосток, Амурын булан, Уссурын булан, Стрелок, Дорнодын булан гэх мэтчлэн
болонгууд байдаг. За энд бол бас томоохон хотууд байдаг нь мэдээж нөө Владивосток, Оросын тий Владивосток, Нахватка. За мөн одоо юу байгаа? Большой Камень, Фокино зэрэг хотууд усан бомбтууд оршдог. За 1860-аас 1863 оны хооронд Хаант Орос болон Солонгос улсуудын хил болж исэн ийм газар. За ингээ 1888-аас 91 оны хооронд нөгөө эн чинь 91 он чинь Тэнжиний гэрээ билүү, Бээжингийн гэрээ гэж Оросууд хийгээд тэр гэрээгээр энэ нутгийг баг бүхэлд нь аваад ингээд одоо юу нэг Петрийн болон болвол тэр чигээр Оросын мэдлэл орсон гэсэн үг. За энийг Японы тэнгисийн их Петрийн болон руу гарч загасчлах гэж явсан 6 загасчинд юу тохиолдвоо? За завны эзэн Евгений Пятышин, за түүний дүү онцгой байдлын яамны ажилтан Максим, за тэрний дөрвөн найз ингээд хэд хэдэн нөхдүүд ингээд юу яасан ба. Яг эдгээр бол прогресс үйлдвэрт ерөнхийдөө ажилдаг юм ажилчид 10 дугаар сарын 26-ны орой 7 цагийн үед Ракушка тосгоноос гарч энэ Петрийн болон руу загас барихаар явсан баг. За тэгээд мэдээж ар гэрлүүгээ ярьсан л та ар гэрлүүгээ яриад завдахгүй очноо нэг богино хугацаанд загасчаад ирье гэд хэлсэн баг. Ерөнхийдөө ингээд загасчлахаар явахдаа эдгээр энэ ар гэрийнхэнд хилээд явдаг. Тийм учраас одоо бүх зүйл тодорхой байдаг. За завийг нь усанд тавихад бас нэг орон нутгийн хүн тусалсан гэж байгаа. За ер нь тэд нар нэг 2-3 цагийг төлөвлөж ирсэн далай дээр. Тэгээд Евгенигийн эхнэр Ольга сүүлд нь ярьцлага өгсөн байдаг л да. Тэр яриагаар бол нэлээд туршлагатай загасчид байсан энэ залуучууд. Тэгээд далайд гараад ер нь бол хит удаа бол тэр хэсэгт бол загасчилж исэн гэх. За тэгээд эхнэрүүдтэйгээ холбогдоод ер нь яриад явсан баг. За тэгээд яг тэр оройдоо хончоод маргааш нь ол зомог жоохон муутай байсан юм уу? Дахиад үргэлжлүүлж загасчлахаар болсон баг. Тэгээ яг тэд нар бол ер нь ингээ загас барихаар явдаг. Ингээ 10 сарын 27-нд Евгений одоо босч ирэх хэрэгтэй байсан ирээгүй. За энэ үед бол Ольга түнд ямар нэгэн зүйл болсныг бол эхнэр нь шүү дээ ойлгосон. За шалтгаангүйгээр ингэж орой бол холбоо барихгүй алга болно гэж байхгүй. Заавал холбоо барьдаг учраас энд ямар нэгэн зүйл буруугаар иргэснийг эхнэрүүд нь ойлгоод тэгээ Ольга бол тэр даруй хамаатан садан за одоо нөгөө ойр тойрны хүмүүс рүү уцтаад улмаар бол онцгой байдлын ямруу залгаад ингээд аврагчид бол ослын газар гэж очисон баг. Тэрээр хайсан баг. Ингээд 10 дугаар сарын 28-ны 15 цаг 45 минутанд иргэн хайх ажиллагааг албан ёсоор эхлүүлээд маш өргөн цар хүрээтэйгээр тэр авийг самсан. За иргэлийн ажиллагаанд Оросын холбооны улсын онцгой байдлын яамны Ми-8 нислэг дэрэг бүхий баг оролцоод дараа нь бол сургаггүй аргалуулсан хэд хэдэн тэр прогресс үйлдвэрийн ажилчид бас оролцсон. Ингээд ер нь нутгийн хүмүүс ч гэсэн зайв хөлөг онгоцоороо дайшлаад чадах чинээгээр л хайсан баг. Иргэн хайх ажиллагааг бол агаарын довтлохоноос хамгаалах 11-р армийн нисэх онгоцны одоо багийнхан экипаж хүртэл оролцсон. За бүх буланг шалгаж үтсэн баг. Ямар ч улмөр олоогүй. Тэгээд дараа нь аврагчид квадратаар хувааж агаад усны талбай гадаргууг шалгаж эхэлсэн баг. За аврагчдаас авсан мэдээлэлээр бол ингэж байгаа юм л да. 614 км эргийн шугам 9095 хавтгай дөрвөлжин км далайн усанд үржлэг хийсэн боловч завны уулмөр сэг зэм хизээж олдоогүй. За сургаггүй болсон хүмүүсийн чиглэлийг тухайн бус нутагт явж буй бүх хөлөг онгоцонд дамжуулсан боловч ийм одоо өргөн цар хүрээтэй л хайгуул хийсэн ч гэсэн загасчдын нэгэн ч гэсэн ерөөс ямар ч сэжвэр олдоогүй. Ингээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хоккайдо арал гэж байгаа шүү дээ. Одоо Японы хамгийн хойд хэсгийн арал байгаа тийм. Хоккайдо арлын юу яасан ба? Хоккайдо арлаас ойролцоод нэг Японы иргэдэл гэсэн үг л дээ нэг зав болцсон ба. За энэ нь бол нөгөө завийг очиод үзэхэд сургаггүй алгуулсан загасчдын зав байна. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 26-нд далаад гарсан зав болохын тогтоосон. Онгоцонд ерөөсөө хүн байгаагүй, тэр чигтээ хоосон, бас тэр чигтээ хоосон ч байгаагүй. Нэг аврах хантаа золдсон. Мотор нь хэвийн ажиллаж исэн, зангууны бэхлэгийн тасарсан байсан нь бол анзаарагдсан. За энээс нь харахад бол загасчид зангууга барьж байхдаа шуурганд өртсөн байж магадгүй гэсэн таамагийг бол японочууд гаргасан байдаг. За тэгээд ер нь яг ингээл ийм л юм болцсон. Зав болцсон. За тэгээд нэг хантаа золцсон. За бус нь бол хантаа зөмссөн юм шиг байна. Тэгээд ингээд зангуу бол тасарсан. Зангууны одоо гинжин тасарсан байдалтай ийм байдалтай л олцсон. Ингээд энээс өөр юм таймтай юм бол олдоогүй. За энэ бидний 2 дахь хэрэг. За бас нэг хэрэг байна. 2020 оны 9 дугаар сарын 26-нд Роланд, Густав гэдэг хоёр найз одоо Колумби иргээс нэг холгуудээ одоо энэ Карибын тэнгис рүү гэсэн үг те. Карибын тэнгис рүү маягтай загас барихаар гарсан байгаа. За усан дотор байгаа хүнийг тэд хараад нэлээд гайхсан байгаа. Усан дотор нэг хүн ингээд хөвж явахаар. Тэгээ ойртож очиод харсан чи эмэгтэй хүн байсан байна. За ингээд энэ үед нь туслаад гаргаж ирээд за тэгээд
одоо нөгөө онгоцон дээр хөлөг онгоцон дээр гаргаад суулгасан байгаа юм л да. Тэгээ тэр эмэгтэйтэй ярилцгаж үзсэн байна. Юу тохиолдсон бэ? Ямар учиртай болсон бэ нэ тэргээ. За энэ бүх зүйлээ хальсан дээр буулгасан байгаа. Тэр бичлэгийг бид нэр оруулна. Тэр залуу эмэгтэйг бол эмнэлэгт хүргэсэн. Тэгээ улмаар бол хэн болохыг тогтоосон байна. За энэ эмэгтэй бол 46 настай Колумби иргэн Анжелика Гайтан гэдэг нь тогтоогдсон. За гэр бүлийнх нь бол энэ эмэгтэйг 2 жил хайж байгаа болж таарсан. За хохирогч бол маш их ядарсан, маш их цудсан, осголтонд орсон байсан. Далайд бараг 8 цаг орчим хөвсөн гэж байгаа. За амьд үлдэх найдраа бараг алдаад байхад энэ 2 цагс чинь бол таарч аварсан байна. За тэгээд тэр хүнээс асуухад тийм ярилцлага өгсөн байдаг. Нөхөртөө бол 20 жил амьдэрсэн. Тэгээд нөхөр нь бол маш их хүчирхийл зодддог байсан учраас маш их зовдөг байсан. Гэхдээ хүүхдүүдтэй болчихсон байсан учраас одоо хайж явж чадахгүй байсан. Ингээд яалтчгүй одоо ингээд 2 дахь жирэмслэлтийнхаа үед бол одоо ингээд октод маань 3 дахь жирэмслэлийнхаа үед гэж байгаа. Октод маань байсан. Гэхдээ би ингээд нөхөртөө асар их дарамтлуулдаг байсан учраас ингээд орохоор шийдсэн. Ингээд 2018 оны 9-р сарын 20-ны өдөр юу яасан бэ? Нөхөр нь түүнийг алахыг завдсны улмаас гэрээсээ гарсан гэж одоо тийм мэдүүлэг өгсөн байна. Тэгээ тэр авийн гудамжаар тэнүүлчилж орон гэргүй хүмүүсийн хорогдох байр эднэрээр явж хагаад тэгээд одоо тэр хорогдох байрных нь хугацаанд дуусаад улмаар бол түүнийг явахыг хүсгэхэд Анжелика бол маш гүн хямралд ороод улмаар бол ингээд сүүлчийнхаа мөнгөөр бол далай руу явах тасалбар авсан байна. Тэгээд ингээд улмаар бол тэр юунаасаа өсөж одоо далай руу орсон юм шиг. Нэг өсөндөө бол одоо амиа орлоход завдсан гэх юм уу. За тэгээ тийм үед нь бол олсон ба. За энэ дээр харин ар гэрийнхэн болон охтууд нь шал өөр тайлбар өгсөн байдаг. Алехандрогийн охин аав одоо юу н аав бол ээжд хизээч гар үрдгүй гомдоодгүй олон жил хамт тустай байсан энэ хоёр. Тэгээд ээж нь бол зүрхэн өвддөг. Тэгээд ер нь баг зэргийн одоо сэтгцийн асуудалтай тулгарсан гэж ингэж одоо охтууд нь болон аав за тэгээд ар гэрийнх нь бол ерөөхдөө ярьсан байдаг. Тэгээд ер нь бол амиа алдах шахсаа энэ сэтгцийн хөвчнөөс ус далаараа гарсан. Тэгээд амиа алдах шахсан энэ үед нь бол ингээд та бүхэн олсноор энэ хүнийг аварлаа гэсэн ийм зүйлийг бол ар гэрийнх нь ярьсан байна. За бид нар 3 тэнгистэй гүр явлаа тийм үү? Ер нь бол Баренцын тэнгис за тэнд байна. За Японы тэнгис бол энд байна те. За Карибын тэнгис. За Карибын тэнгисийн тухай өмнө бас дугаарууд дээр ярьжсэн. Ялангуяа авраг загастай дугаар дээр бид нэр Карибын тэнгисийн тухай ярьжсэн. За одоо бид нэр хар тэнгис цаашлаад Азовын тэнгис рүү очих гэж байна. За энд юу болсон бэ? Альбина Жарикова гэдэг эмэгтэй болсон хэрэг байна. Энэ эмэгтэй бол Украин эмэгтэй. Тэгээ наран шарлагын газар амрах гэж явж байгаад матраастайгаа далаад хөвж байгаад матраас нь ингээд эргээс олдоо явчихсан юм хэрэг гарсан. Ерөнхийдөө ийм хэрэгүүд бол нэлээд бас сонсогдоод байдаг. Тэгэхээр одоо энэ хэргийн тухай бүгдээрээ ярьцгаая. За Азовын тэнгис, Азовын далаач гэж ярьдаг те. Украины хамгийн алдартай аялал жуулчлалын газрууд нэг. За одоо бол ингээд дайны нөхцөл байдалд орсон байгаа те. Дотоодын болон гадаадын жуулчид дээр эрэг давах амралтын газар дээр нь ирж амрах, альчаалаа тайлах дуртай. За энд бол жижиг тосгонууд их байдаг. Далайн эргийн дагуу бол загсчдын суурингууд их байрлсан байдаг. Маш цэвэрхэн наран шарлагын газартай. За тэгээ хүний гарт баг өртсөн гэдгээрээ их алдартай. За Азовын тэнгис нь Украин Оросын холбооны улсын өмнөд хэсгээр оршдог. 340 км урт, 135 км өргөн, 37600 хавтгай дөрвөлжин км талбайтай ийм газар байна. Азовын тэнгис нь хар тэнгисийн хойд талд орших тэнгис. Одоо ийм ихтэй ийм жижиг тэнгис. Хар тэнгис бол энэ байна те. Азовын тэнгис бол энэ байна. За Керчийн хоолоогоор Азовын тэнгис нь хар тэнгисийн хойд талд оршдог ийм тэнгис. Керчийн хоолоогоор хар тэнгистэй холбогдно. Хойд эрэгт нь Украин, зүүн эрэгт нь Оросын холбооны улс, баруун эрэгт нь Кремийн хойг одоо байдаг те. Одоо л Оросын мэдэлд орсон. Дом мөрөн Кубань зэрэг голууд бол Азовын тэнгис цутгадаг. Дундаж мөн нэг 13 м ийм одоо гүнтэй дэлхийн хамгийн гүйхэн тэнгис гэсэн ангилалд ордог юм байна. За цагийн зүүнний эсрэг чиглэлд урсгалтай учраас их сонирхолтой. Өвөл бол ерөнхийдөө мөсөөр очигчдаг ийм одоо тэнгис байна. За урд нь орших хар тэнгис гэж байгаа те. Чорное море гэдэг орсон. За хар тэнгис нь бол монголчууд бол хар далай гэдгээр нэрлэдэг. Зүүн өмнөд Европ, Анатолийн хойг, за энэ бол Турк нутаг. Энд байрладаг их газрын дундын тийм тэнгис байна. Ерөнхийдөө бол хойроо газараар хашигдаж оршсон ийм тэнгис байна. Эгийн тэнгис газар нутгийн тэнгисээр дамжаад Атлантын талаад холбогдно. Босфорын хоолойн тэр Босфорын хоолойгоор бол цаашаа гардаг. Босфор Дарданеллын хоолой гэж байдаг ч тийм. Энэгээр бол эгийн тэнгис рүү гардаг. За мөн одоо
Мармар буюу Гантик тэнгистэй холбогддог. За ингээд Эгийн тэнгис нь газар нутгийн тэнгисийн нэг хэсэг гэж тооцогддог байгаа тийм. Эдгээр тэнгисүүд нь Аз болон Европ төвийн хилийн заг гэж ерөөдөө ойлгож байна. Хар тэнгис нь баруун хойд талдаа Керчи хоолоогоор Азовын тэнгистэй холбогддог. Хар тэнгисийн нийт талбай нь 436,400 км хавдраад хамгийн их гүндээ бол 2200 м хүрдэг. Хамгийн гүнхий хэсэгтээ бол 200 орчим метр хүрдэг. Газар нутгийн тэнгистэй адил хар тэнгис рүү жилд нэг 200 км куб одоо Атлантын далайн ус урсаж орж ирдэг гэж байна. Уурсалтай улмаас бол ус нь харьцангуй өндөр давсцалтай болдог. Энэ хэсэг ч угсаа айгуу дулаахан шүү дээ, тийм. Их газараас жилд нэг 320 км куб цэнгэг ус цутгаж орж ирдэг. За энэ нь бол тэнгис цутгадаг хамгийн том мөрнүүд болох Дунай мөрөн, Днепр мөрөн, Днестр мөрөн болвол ийсээ цутгаж орж ирдэг. За ер нь бол Турк, Болгар, за энд Болгар байна тийм. Турк, Болгар, Украин, Молдав, Гүрж зэрэг одоо юу яа Гүрж чинь ордог тий. Гүрж бол хар тэнгисийн ирэг дээр оршдог. За Кримийн хойг бол мэдээж 2014 оноос хойш Оросын автономот эрэхтэй мууж болсон. Хар тэнгис нь ачаа тээврийн хувьд бол маш чухал энэ зангилаа бүс нутаг. Мэдээж одоо үүнээс гадна маш чухал стратегийн болон цэргийн ач холбогдолтой тэнгис учраас бас өнөөгийн байлдааны ажиллагаа бол энд маш идэвхтэй өрнөж байгаа. За энд Альбина Жарикова гэдэг 19 настай бүсгүй, Украин бүсгүйтэй 2007 онд яг энэ түүх бол 2007 онд хэвлэгдсэн л дээ. Тэр нэг онгоцонд явж байхдаа би нэг уншиж ирсэн. Альбина охин бол тухайн үед дөнгөж 19 настай байсан. Азовын тэнгисийн ирэг дээрх тэр Мелекино гэдэг тосхны электрон амралтын төвд өөрөөсөө нэг 2 насар ич Виктория Карпенко гэдэг тэр эмэгтэйтэй бол амарч исэн баг. За Викториягийн хувьд бол 21 настай. Найзууд бол хоёулаа бол багасаа биеийн мэднэ. Хоорондоо бол нэлээд сайн хамтарч ажилладаг. Хоёулаа үсчин гоо сайхны чиглэлээр ажилладаг. За тэр Володарская гэдэг тосхонд бол салуунд хамтдаа ажилладаг ийм бүсгүйчүүд байсан баг. 6 дугаар сарын 24-нд бүсгүйчүүд наран шарлын газар наранд одоо шарж биеэ шараа сэлж за үд дунд бол нэг хөвдөг далайн матрас дээр бол сэлэхээр явсан баг. За тухайн үед бол цагаагаар янз юм байсан. Ямар нэгэн шуурга байхгүй, үүлч байхгүй, үнэхээр одоо гоё байх юм төлөвтэй байсан баг. За Викторияг нь бол Вика гэж дууддаг. За Альбинаг бол Алия гэж дууддаг гэсэн баг. За Виктория бол өөрөө усанд бас гайгүй сэлждэг тийм эмэгтэй байсан учраас Альбинаг явъя л даа гэх их олон удаа одоо гуйсан баг юм л да. Альбина бол Алия бол ингээд татгалж байгаа тэ зөвшөөрсөн баг. За тэр үед яагаад ч юм Альбина ус руу орохыг хүсээгүй гэж. Тэгээд тэдний хөвж явсан матрасыг ингээ харахаар 2.2 м ийм квадрат ийм матрас байгаа байхгүй. 2-оос биш 2 өргөнөөрөө 2 уртаар 2.2 м ийм матрасаар явсан байна. За мэдээж энэ матрасан дээр хэвтээд наран шарахад бол маш тухтай байсан байж таараа. За ингээд далайн дагуулгаанд бол тайвшраад салхин нандаад хэсэг хугацааны дараа ингээд далайн матрасан дээр ингээд хөвж явж байгаа толгоо өргөө харсан чинь эргээс аягүй холдсон байсан гэж байгаа. За тэр ер нь алсад тэр далайн ирэх мэрэг айгүй жижиг харагдаад эхэлсэн гэж байгаа. За ингээд ер нь хоёул айж эхэлсэн. За тэгээд ер нь ингээд далайн урсгал ингээд ерөнхийдөө тэр матрас ингээд татаад байсан юм шиг байна. За энэ үед бол Альбина сандарч гисэн байна. Мэдээж сэлж чадахгүй, живхээс айж исэн. За Вика бол илүү авхаалцтай охин байсан гэж байгаа. Сэлж чаддаг. За тэгээ найздаа бол гэсэн ба гуцнаас буугаад эрг рүү хоёлаа ингээд эсвэл сэлүүртгийг оролдё гэсэн. За тэгээд хамаг хүчээр сэлүүртсэн боловч Альбина бол хүчин шавхагдаад байгааг мэдээд цаашаа сэлж чадахгүй гэдэг ингээд цаашаа одоо ингээд яаж чадахгүй байна гэдэг гэсэн ба. За матрастайгаа эрг рүү ойртох гэсэн оролдог үр дүн түрээгүй. Салхины нөлөөгөөр ч юм уу октоодыг хоёулангийн далаараа ингээд авч яваад байсан. За Виктория юу гэж хэлсэн гэхээр найзаагаа матрасаа хаяад өөрөө эрг рүү одоо найзаагаа орхиод за би ингээд эрг рүү сэлье. Тэгээ тусламж дуудаж ирээ. Тэгэхгүй бол хоёулаа энд одоо хоёулаа гацхан байна. Тэг хинч хизээч бит хоёрыг олоо байлаа гэд тийм зүйлийг хэлсэн байна. За Альбина бол татгалцсан л да. Үгүй чи жив чинь энэ айгүй хол байгаа юм чинь чи чадахгүй гэв. За октод жоохон тэн дээр маргалцсан ба муудалцсан ба. Тэгээ Альбина сандарч исэн мэдээж. За ингээд үххийг хүсэхгүй байгаагаа хэлсэн байгаа. Эцэст нь бол Видка ганцаараа эрг рүү сэлээд тэндээс тусламж дуудах болно гэж хэлээд ингээд матрасан дээр Альбинаг орхиод өөрөө яасан баг. Сэлсэн ба. За Вика бол маш их хүчин чармаалт гаргаж иж эрг дээр очсон баг. За ер нь бол Викагийн хувьд бол толгойд нь бол найз руугаа яаж буцаж очих вэ? Маш хурдан хил хүргэх хэрэгтэй гих мэтчлэн одоо найзыгаа далайн гүнд би ганцаар ингээд орчихсон гих мэт одоо харамсал, найдвар, цөхрөл янз бүрийн бодлууд бол толгойд нь орж ижсэн байгаа. За энэ үед юу эрэг дээр очисон Вика цаг орчим цаг гарan сэлсэн гэдэг баг шүү.
зарим 3 цаг сэлсэн гэдэг юм аа. Тэр юун дээр байсан юм. Мистика дээр ярьжсэн тэр эмэгтэй бол 3 цаг сэлсэн. Тэгээ яг ингээд нөгөө сэлсээр байгаа маш их ядарч байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ингээд хөл доор нь элс мэдрэгдэж эхлэхэд бол тайвширсан гэж. За энэ үед Вика гэхдээ өөр сүлд нь ярьслаа өгсөн байсан л да. Би бас нэг тийм сайн усан сэлдэг байдаг. Гэхдээ энэ үед бол үнэхээр тамираа барсан. За Альбина бол далаар бүр ингээд яваад байгаа шүү дээ. Наашаа биш цаашаа яваад байгаа. Бүр далаар гоо яваад байгаа тийм. За иргэдэр гарсныхаа дараа Вика бол арга самбаа нэлээд самбаачилж тэр аваас хүмүүсээс тусламж гуйсан. За ер нь яг ихний хэлцэд босон явдлыг бол ээж аавдаа хэлэхгүй байхаар шийдээд тэр усны мотоциклээр залуусыг хараад тэр гудсан дээр байгаа нэг эмэгтэй хүн байгаа гэд туслахыг хүсгэд бол тэд нар эргэлзэх зүйлгүй шууд талаар гарсан баг. Ингээд хайлт болсон тэр аваараа хайсан үр дүнд хүрээгүй хаашаа явахаа мэдэхгүй байсан гэж байгаа. За Лена сүүлд нь Альбинагийн ихж ирсэн. За тэгээд тэр хавийн амрагчид нэлээд одоо тэр аваар ирж хайсан боловч хэцүүсэн. Тэр үед бас салхи гараад бороо ороод яг нэг жижиг оврын завьуд бол тэргээр хөвж явахад бол нэлээд төвөгтэй болсон л доо. Тэгээ нөө зарим завнар чинь нөө шатхуун дуусаад буцаж ирээд тэгэл ингээл нөө мэлэг кино тосгонд чинь бөө юм болж байгаа юм л доо. Ингээд найдвар багтай боловч эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдсэн баг. За мэлэкэнд хууль цахиулах ажилтнууд 7 хоногт 3 өдөр ажилладаг. За ням гарагт бол ажилтгууд энэ жижүүр дээр очиж хэлсэн баг л. Энд дээр нэг сони юм болсон. Вика очоод нөгөө ингээд хүн ингээд далаад гараад ингэчлээ гэсэн чинь бид нар өнөөдөр ажиллахгүй өнөөдөр бүтээсээ өдөр гэж хэлсэн баг. За Вика бол эрлийн ажиллагаанд оролцсон бүх хүмүүст одоо сүүлд нь яг талархлаа илэрхийлсэн. Тухайн үедээ бол ягаад ч юм бүтээсээ өдрөөс бодож хүн багтай байсан гэж байгаа. За ингээ Альбинаг хайхаар Мариуполь хотоос бомбтос 2 хөл гонгоц хөдөлсөн. Яалтаас бас завь гарсан. За тэр завнаас замдаа эвдэрцэн их бүтлгөө. Ингээ аврагчид охиныг хайж байх хооронд завиа хөмөрсөн, завин дээр хит хитэн одоо хулгайн амттайг бас барьж авсан баа. Сохтуу усан сэлжсэн нөхдүүдийг аварч гаргасан баа. За ингээ дрифт хийж байсан матрас дээрх тэр охиныг бол тэр хилчид бас хайх тэр ажиллагаанд оролцсон байна. За Азовын тэнгист хөгжижсэн бүх хөлн онгоцуудад тусламжийн SOS дохойг бол илгээсэн. За охины Альбинагийн хамаатан саданл ууцтаад эрлийн ажиллагаа хэрхэн явагдаж байгааг хэлсэн байна. За салхины шуурганы чиглэлийг харгалзаад аврагчид бол Альбинагийн оршин суух боломжтой байх боломжтой тэр радиусыг тодорхойлсон. За энэ бол нэг Альбинаг нэг яг 900 км квадрат нутагт хайх хэрэгтэй юм байна гэж үзсэн байна. За энэ хооронд гэж ингээл явуулаас 2 3 дахь Альбина хөвөөд явснаас хойш 3 дахь шөнө рүү орж байгаа. Мегмар гаригийн өглөө 3 дахь өдөр Волга гэх жижиг завиар дээр Езг хотын ойролцоо загасч байсан хэдэн загасчид. Нэг өөртөөс нэг холгүй гэж байгаа хэдхэн километр. Тэндээс ямар нэгэн тийм цэг харсан байна. Энэ шуурган тэнд нэг гутсаа алдчихжээ гэж бодцоо. Тэгээд яг тэр цэг ингээл ойртолос өөртөөсөө давлгаанд яваад байсан. Тэгээд тэр Донецкийн хилийн отрядын хамгаалтын завь дээр Виктор Дроник гэдэг дивизийн командлагч. Энэ түүхийг бол ярьсан л та сүлд нь. За тэгээд ойртоод байсан чинь дээр нэг эмэгтэй хүн байж таарсан. Тэгээд онгоцсон суулгаад аврах албаных нь мэдгэсний дараа бол загастын завь ерөөхдөө зогсоод ингээд ер нь бол энэ бүсгүйг аварсан. Тэгээд нөгөө мэдээж бүсгүй бол аврагдсандаа маш их баяртай байсан те маш их суйлдсан те бүр ингээд хошин шогийн мэдрэмж нүртэл гарч ирсэн гэдэг. За тэгээд өөрөө тэгж хэлсэн. За дахиад нэг 2 хонцсон бол Турк орчих байлаа. Тэгээд Турк нэг яваад үзчих байдаг шүү дээ. Их сонио аргаар би Турк орох байж таа гэсэн ийм байдлаар бол аврагчдад хэлсэн байдаг. За бүсгүй хувьд бол ийм байна. Ус байхгүй, хоолгүй. За тэгээд өдөр нь халуун, далайн ус чинь те нар шарна, шөнө хүүдөө. За ийм байдалтай байсан. За тэгээд Меликинээс Еск руу сэлж байсан тийм ер нь ингээ хөвөө явж байсан. Ер нь бол нэг эргээс бараг нэг 70 км зайд олдсон байсан гэж байна. Бүр 100 км хөвсөн байх юм боломжтой байх юм байсан гэдэг. За тэгээ хэд хэдэн аврах завь эвдэрч сүрж байхад бол энэ одоо матрас нь бол ингээ хөвөөл яваал байсан. Тэгээ Альбина бол ер нь тэгээ нөө аврагчдыг авраад эрэг дээр бууж ирэнгүүт Альбина уцаар ирсэн ба. Өглөөний 11 цагт нөө Вика гэдэг найзынх уц дуурсан. Тэгээ дуурсан чинь уцаа аваад нөгөө талд нь бол Альбина ирж байгаа шүү дээ. За намайг Еск ойролцоо байна гэж гэрийнхэнд хэлээрээ. Энэ дугаар руу мөнгө хийгээрээ нэгжин дууслаа гэдгсэн байна. За тэр үед нь хин Вика юу ч ойлгоогүй гэж. За тэгээ буцаагаа залгасантай холбогдож чадаагүй. Тэгээд найз залуу тэр Олег гэдэг одоо Альбинагийн найз залуу Олегт хэлсэн байна. Олегийн хувьд бол тэр уц руу мөнгө шилжүүлээд ингээд бол 3 цагийн дараа бол
Аля дахин залгасан. За ингээд Новоазовск хотод байна гэдгээ хэлсэн баг. Энд ингээд эмнэлгийн тусламж авч байна гэдэг. Аля аврагдахтаа хамгийн түрүүнд над руу залгасан ингээд сүүлд Вика дурссан. За Викагийн хувьд бол Алягийн хойтхыг юу уншсан байсан гэж. Алийн дотроо салах ус гүйцэтгсэн байсан. За ер нь бол хүнийг биш цогцыг олох бол харин хэн төрүүл цогцолох болоо гэсэн юм бодолтой байсан гэж. За эмчнэр бол Альбинаг үзээд бүх биеийн түлэгдсэн байхыг анзаарсан, төсгийн үрт түлэгдсэн бай гэж мэдгдсэн байна. За тэр түлэнхийн тасгийн эрхлэгч Анна Новокрешенова гэдэг эмэгтэй бол тэгсэн байна. Альбинагийн биеийн гадруугын 90% наранд түлэгдсэн байна. Энэ бол хэдийгээр гүн түлэгдэл биш ч гэсэн их хэмжээний гэмтэл гэхэд бол хангалттай. Ер нь бол иймэрхүү түлэгдэлт бол зүрх судасны үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагаанд бас нөлөөлөх боломжтой гэдэг энэ дүгнэлтийг хийсэн. Ер нь бол аврагдаагүй жоох удсан л бол Аля бүсгүй бол ер нь маш хүнд байдалтай. Ер нь баг амиа чалдах юм боломжтой байсан. Тийм учраас одоо аврагдсан зол гэж үздсэн байна л да. За тэр бүсгүй бол зөвхөн усны хувцастай байсан. За тэгээд нэмж дуурдах 6 дугаар сарын 25-ны шөнө хүчтэй аадар бороо орсон байна. За тэгээд бас осголтон тодорхой хэмжээгээр өртсөн. За уушгалны хатгалгаатай болсон байж магадгүй гэсэн энэ оншийг бол тэр эмчнэр гаргасан байлаа. За усгүй, хоолгүй, далаад ганцаараа. За гэвч азар охин бол тэр одоо 9 минут олдож чадсан. За эмнэлэг твцснээс хойш 2 дахь өдрөөсөө илүү Альбина бол илүү дээрдэж 3 дахь өдөр нь бол өөрөө гадил жимс гэдэг бусад жимсийн төрлийн хоолууд идэж гисэн ба. За нөө түлэгдэл айгүй ихтэй байсан учраас нөө арьсаа гар хөлөө нугалж болохгүй байсан. За тэгээд алхаж чадахгүй байсан. Гэхдээ бол ингээд баг биеийн сайцаад явсан, унтаж чадахгүй байсан учраас нойр нэмэх хэрэгэлсэн. За хамгийн гол нь 9 минут болцсон ба. Энэ хамгийн чухал зүйл гэж байгаа. За түүний мэдэрсэн зүйлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Биднийг далаад гаргахад Аля тэр даруй сандарч исэн. Тэгээд яг хуу энийг Олег ярьсан байгаа. Тэгээд тэврээд машинд хүргэж өгөхөд бол Олег өөрөө ингээд чичирж исэн. Тэр зүйлийг би анзаарсан гэж Олег найз залуу нөр хэлсэн байна. Олегийн хувьд өөрөө бас далаач. Ер нь далаад бас аялах дуртай. За зарим тэр их сурвалж ялангуяа тэр мистикагийн мэдээлж байгаагаар бол юу байгаа юм л да. Яг мистика сүйт залуу гэдэг. Нөгөөт юу бол Полидори болохоор найз залуу гэдэг, Парен гэдэг. Шууд тэгж нэрлэдэг байгаа тийм. За тэгээд ингэсэн байгаа. Сүүлд Альбина ярьслаа өгсөн байгаа. Долгионосоор надад юу ч харагдаагүй. Далаан чимээнээсээр юу ч сонсогдоогүй. Яаж иж яагаад амьд үлдэх ёстой гэж би бодсон. Тэгээд гинэд салхи чиглэлээ өөрчлөхөд ингээд матраас эргээд байгааг бол би мэдсэн. Одоо намайг тэнж байгааг хинч мэдгүй шүү дээ. Намайг хайхгүй баха гэсэн юм санагдсан гэж. За ингээд нэм гаригийн орой бороо орж ирсэн. Усан дээгүүр аянга цахилсан. Би одоо бол ер нь ингээд осгож өгөх юм байна гэж ботсон гэж. За ингээд даван гаригийн орой гэхэд эргийн зүгээс гэрэл анивчих болсон. Намайг хайж байгаа гэдгийг би ойлгосон. За шүн ингээд хүүтэн болонгод ус руу орж ингэж дулаацдаг байсан гэж. За өдөр нь халуун, шөндөө хүүтэн. Тэнгис бол миний хувьд хамгийн үн цэнтэй зүйл. Би бүх амьдралынхаа турш буюу 19 жилийн турш тэнгисээр амьсгалж ирсэн. За тэгээд тэр ихний шүн би одоо юу ч одоо яаж амьд үлдэхээ би бодоод ерөөсөй ойлгоогүй. Тэгээд өөртөө ярьсан гэж байгаа. Би ингээд амьд үлдэх ёстой. Юуны төлөө би энд өгөх гэж. Би миний амьдрал одоо дөнгөж эхэлж байна. Би залуу байна. Миний одоо гэрэл дээрээ миний урд байна. Би одоо хайртай залуутайгаа суумаар байна. Би үр хүүхдээ хармаар байна. Би ээжтэйгээ амьдмаар байна. Гэт ингээд маш олон зүйлийг бодсны эцэст одоо би заавал амьд үлдэх ёстой гэд ингээд залбирч эхэлсэн гэж. Өөртөө дараа нь өөртөө давлгаанаас чөлөөж хангаар өөрийгөө зоригжуулахд бол хашгирсан гэж байгаа. Намааг явуул би гэрлэхийг хүсэж байна. Хүүхэдтэй болмоор байна. Би одоо чамд хэрэггүй гэд би далаатаа ингээ ярьж эхэлсэн гэсэн ийм зүйлийг болоо сүүлийн ярьцлагаар хэлсэн байдаг. За аврагчдын тооцоолсноор ийм баг. Альбина яг тэр шуурганд өрцөн болж шуурганы голомтонд бол ороогүй гэж байгаа. За яг тэр үед нь бол загасчд түүнийг олж таарсан. За Альбина маш их цангасан, далайн ус уусан байна гэж байгаа манай цангаат тэслэггүй. Тэгээд далайн ус уугаад Альбина өөрөө хэлж байгаа л ингээд эргэн тойрон чинь ус дугараал байна. Тэгсэн мөртлөө ууж болохгүй. Цангах тэр мэдрэмж бол одоо яг тийм юмтай адилхан гэж хэлэх аргагүй ийм мэдрэмж байсан гэж ингэж хэлж байгаа юм л да. Тэгээд далайн усыг шууд уухаар шийдсэн. Давсыг нь анзаараагүй шууд залгилсан. Тэгээд гидсэн өвдсөн байна. За ингээд өдрийн цаг болохоор л ингээл ийш тийш хардаг гэнэ. Зав ирж гин үү, юу ирж гин үү гэд хардаг байна. За тэгээд сэлхийг оролцсон сэлхтийнхээ байгаагүй, сэлж чадахгүй. За хажуугаар нь бас өөрийг нь анзаараагүй том хөлөг онгоцод өнгөрсөн байна. Нисдэг тэрийг явсныг харсан байна. Яг дээгүүр нисдэг тэрийг явсан боловч хараагүй гэж байгаа. Эсвэл хараад анзаараагүй юм уу, мэдээгүй юм уу?
хажуугаар нь хөлөг онгоцууд ингээд жоохон зайтай өнгөрчсэн боловч анзаараагүй гэж байгаа. За би нэстэг тэрэг хараад чадлаараа хашгирсан ямар ч нэмэр байгаагүй. Тэгээд энэ үед бол заримдаа өөрийгөө живүүлчмээр санагддаг болж би ээжигээ бодоод чадаагүй. Бас хайртай залууга бодсон. Тэгээ альбина бол стрессээс болж зарим нарийн шийн зүйлийг бас санахаа болсон байж магадгүй гэсэн юм одоо яриаг бол эмч нь өгсөн байдаг. Ер нь бол өөрийгөө нь олдохгүй байх, найдвар тасарч ийн гэж сүүл рүү нэлээд бодож эхэлсэн байна. За сүүлд бол яг хуу тийм цэнхэр матрас өөрийг нь олсон загас цэдэр матрасаа бэлгэлсэн байна. Би дахиж далаараа орохгүй гэж хэлсэн байна. Еленагийн хувьд бол альбинагийн чи Елена бол маш азтай тохиолдолд манай дүү ингээ аврагцсан гэдэг. За дүүгэрээ бахархаж байна. Маш хүнд нөхцөлд миний дүү бууж өгөөгүй тэмцээр байсан. Энэ хүнийг ямар хүчтэй эмэгтэй болохыг илтгэнэ гэсэн юм ярьцлагыг бол өгсөн байна. За шуурган дүртөөгөө хоол хүнс цэвэр өсгөөр амьд үлдэж чадсан. Бууж өгөөгүй ийм азтай тохиолдолд амьд үлдсэн юм гайхалтай тохиолдол гарсан байна. За үүнтэй төстэй хэрэг бас Грект гарсан л да. Грект ямар хэрэг гарсан гэхээр тэр альбинагийн талаар мэдээллийг хайж байхдаа тэр Ольга Кульдо гэдэг эмэгтэй түүх бас гарч ирж байгаа. Энэ тал дээр бол яг бас задгаа талаад ингээд гуцсан дээр матрасан дээр гээ хөө явцсан. Урсгалд ингээд дээш хаарч ингээд хөвтөж байгаа. Тэгээд хөөд яваад гисэн. За энэ бүсгүй бол юу яасан ба? Өдөр шөнөгүй өнгөрөөсөн. Өдөр шөнөгүй тэнд байсан. Одоо яг гуцсны хувьд арай жижигхэн байсан юм шиг. Яг нэг жоохон эвгүйхэн юм чинь гуцныг холбирчих гээд байдаг. Тэгэхээр ингээд арай ядан тогтох маягтай ингээд явжсан. Хиний гуц бол айгүй том шүү дээ. Альбинагийн гуц бол том. Ольгагийн бол айгүй жижигхэн байсан юм шиг. За урсгал давтаж далаад гарсан. Маш аюултай ийм нөхцөл байдалд орсон. За долгион нь бол ер нь бол айгүй хүчтэй байсан гэж байна. За тэгээд сэлж гарахын тулд урсгалын эсрэг биш харин эрг рүү тийм параллел маягаар ингээд сэлгүүрдэж гараад за тэгээд аврагдсан байдаг. Тэгээ энийг бол грекчүүд нөгөө юу гэж ярьдаг вэ? Посейдон гэдэг нөгөө грекийн далайн том бурхан байдаг ч тийм. Посейдон бурхан бол өөрийн чинь өршөөжээ гэдэг ийм зүйлийг бол грекүүд ярьсан байдаг. Тэгээд ер нь Ольгагийн хувьд ч гэсэн далаад бол айгүй хүндэтгэлтэй хандсан. Тэгээд далаатай ярьсан гэж байна. За загнаагүй, далааг бол загнаагүй. Гэхдээ би далаад бол би чамд ямар хэрэгтэй юм бэ? Намайг зүгээр амьд үлдээч гэдэг ийм зүйлээр бол ярьж исэн гэж байна. Тэгээ мэдээж одоо шүн болж байгаа юм чинь тэг чинь 2 3 өдөр болсон байдаг үлээ. Янз бүрийн бодлоос толгойд нь орж ирсэн, шуургатай таарсан гэж байгаа. Шуудыг нисхийг бас харсан гэх мэтлэн ингээ харсан зүйлүүдээ бас ярьсан байдаг. За юу иймэрхүү түүхүүд ер нь Мерсер яг судалгаа хийж байгаа байсан л да. Тэгэхээр тухайлбал одоо тэр Михаил Дорошенко гэдэг Херсон мужаас Украины одоо яг байлдааны ажиллагаа болоод байгаа Херсон мужаас гаралтай залуу бол бас тэр хамгаалагчаар ажиллаж байх энэ үедээ бол юу яасан баг. Бас ингээ усанд ингээд матрастайгаа гараа явцсан тий. Далаараа ус руу ингээд орцсон. За өглөө нь бол аль хэдийн ингээд шүн матрасан дээр хөвтөөд нөгөө далайн усан дээр ингээд унтчихлээ. Михаил Дорошенкогийн хувьд бол тэгсэн чинь өглөөс ирсэн чинь бөөр эргээс холдсон байсан гэж байгаа. Тэгээд далаараа бол аваад орчихсон. Ингээд өдрийн цагаар ер нь бол нэмэх 30 юм үрж исэн. Хоол хүнс байхгүй, ус байхгүй, далаад ингээд 4 өдрийг өнгөрөөсөн байна. За Михаилыг Кримийн эрэгт аль хэдийн ойртож байх үед нь бол Оросын хэлийн одоо хэлчид далаачд аварсан байна. За бас л Михаил бол маш хүнд нөхцөл байдалд аврагдсан л да. Наран цохиулсан, хоолгүй, цангацсан тий, шингэн алдсан тийм байдалтай түлэгдсэн, ийм байдалтай болсон байна. За мэдээж азар бол эрүүл сар бол болсон. За ийм нөхцөл байдалд орох юм бол хэрхэн амьд үлдэх талаар зөвлөмжүүд ялангуяа энэ архив X-ийн загадочное исчезновение людей в океане гэдэг. За энэ дээр за мөн мистика дээр бол зөвлөгөөнүүд гаргасан байна. За энэ дээр ийм болсон байна. Хүч чадлаа дэмий үрэх хэрэггүй. Сандрах хэрэггүй. Нэг гараараа ингээд нөгөө хурдан ингэж далдсан байж хүмүүс ч нөө сандраа тех хэрэггүй ингээд холоос алсад байгаа онгоц ингээ анхаарал татах бол ингээ хурдан урдан даллахаар нэгдүгээр өөрөө ядарчтай байна. Хоёрдугаар тэр нь бараг харагддаггүй юм байна. Тэгэхээр зүгж байгаа зөвлөгөө нь болохоор ингээ айж жоохон даллаа ингээ тий. Ингээ тэгэхээр ер нь явандаа хүний анхаарлыг татах боломжтой. Ер нь бол чанга хашгирах ер нь шаардлагагүй. Ер нь хол байгаа бол таныг сонсохгүй. Усанд хувцас тайлах шаардлагагүй. Наранд цохилно, наранд төлөгдөх учраас аль болох хувцастайгаа байх хэрэгтэй. Хувцас нь бол таныг дулаацуулна, бас нарны халуун туяанаас хамгаалнаа. Аль болох ингээд дороо хөдлөөд аль хөшөж болохгүй аврах хантаа зүмссэн бол гараа цээжиндээ хавчуулж ингэж
ингэж дулаацаарай. За мөн одоо Москва тэр мужийн эмнэлгийн гамшигын төвийн шуурхай албаны диспетчер хилцээний дарга Сергей Емельянов гэдэг одоо эмч бол гэсэн байгаа. Зөвлөмж өгсөн. Түүний бодлоор хамгийн чухал зүйл бол толгоогоо наран цохиулахаас сэргийлэх. Толгоогоо наран цохиулах нь бол ер нь айгүй эвгүй болж эхлэн. За тэгээд ер нь хий хоос юм харах сонсох ийм зүйл бас болдог байгаа. Шингэн алдалт их аюултай. Давстаа ус яасан ч ууж болохгүй. Хин чин давстаа ус уучж байгаа штэ. Альбина. Давстаа ус яасан ч ууж болохгүй. Энэ бол дотор муухай өрхөлгөөс гадна далайн усыг хамаагүй уухан бол явандаа бөөрийн дутагдал болох юм боломжтой. За бөөрийн дутагдал бол ер нь айгүй хэцүү штэ тий. Тэгээ бөөрийн дутагдлаас болж бас таньдаг хүмүүсээ бас нэлээд алдчихсан болохоор нэлээд хэцүү өвч юм шиг байгаа. Та зөвхөн нэг гудас эсвэл хувцас дээр шөнийн турш хомдлогдсон конденсацаар үүссэн усыг ууж болно гэж. Өөрөөр хэлбэл конденсацаар үүссэн тэр одоо дусал одоо ингээд уснууд ингээд шүүж уух замаар ууж болно. Михаил Дорошенко бол энийг аягүй сайн хийсэн гэж байна. Тийм учраас одоо аврагдаж чадсан. За ийм одоо заавруудыг бол өгсөн байдаг. Энэ дээр яг хоо сувгуудын ярьж байгаагаар бол иймэрхүү тохиолдол нэлээд болдог. Тэгэхээр манай Монгол орны ер нь манай аялагчид жуулч ч гэсэн бас далайн орн руу далайн эрэг дагуу халуун дулаан газар руу их зугаалдаг. Тэгэхээр энэ дээр бас одоо нөгөө хэдийгээр матрас юм уу хөвдөг завь дээр ингээ явсан ч гэсэн иймэрхүү байдлыг бас анхаарах хэрэгтэй гэдэг нь энэ хэрэгүүдийн сургамж болж байна. За өнөөдрийн дугаарыг бэлтгэхэд бид архив X Загадочные исчезновения людей в океане гэдэг подкастыг ашигласан. Дэлхийн атласыг мөн ашигласан. За мөн Чимбат багшийн байгалийн 100 гайхамшиг. За эндээс ялангуяа Японы тэнгис их Петрийн болонгийн мэдээллийг авсан. За мөн Мистика сувгийн нэг дугаарыг ашигласан. Ингээд 4 их сурвалжаас өнөөдрийн дугаар та бүхэнд бүрдэж хүрлээ. Таалагдсан байх гэж бодож байна. За хэрвээ та бүхэн манай контентуудыг дэмждэг бол одоо subscribe дарж манай суугт нэгдснээр одоо манай контентууд цаг алдалгүй 5 дахь өдөр болгоны 12 цагт та бүхэнд хүрэх байгаа. За ингээд дараагийнхаа бос явдлаар уулзцаая. Үзэгчдээ баяртай.